тогтсон үе дотроо ураг төрлийн хүмүүс хоорондоо сууж гэр бүл болж өөр хүүхэд төрүүлдэггүй юм уламжлалтай байсан байгаа. Энэ нь болохоор одоо энэ их өргөн удам нутагт цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд бас сосо арилтын аюулаас сэргийлдэг ийм сайхан уламжлал байжээ. За тэгээ хүн бол эцэг эхээсээ 50% ижил одоо удамшлын мэдээллийг авдаг бахан. Хүн бол 23 хос хоромсоомтой, тэрний эхний 22 нь болохоор 1-ээс 22 дахь хоромсоомод бол одоо биеийн одоо үйл ажиллагаатай холбоотой гадаад төрх, за хүний бие авч явах байдал, оюун ухаан бүх зүйлийг одоо бас хариуцсан генүүдийг өөр дээрээ агуулсан байдаг. За бэлгийн орон сумын хувьд бол хүүсийн одоо тэр онцлогийг харуулахаас гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлогууд гэх мэтийн одоо тэр шин тэмдгүүдийг агуулсан, одоо генүүдийг агуулсан ийм бүтцтэй. Чухал зүйл бол бид нар ингээд их хурлын одоо 2022 оны эхний тогтоолдоо хүртэл угийн бичгээ хөтлөё, хэвшээ, за тэгээ өөр хүүхдүүдэд өвлүүлье, дараа нь сайхан гэр бүл төлөвлөлт, за тэгээд эрүүл зөв амьдрахтай ашиглая гэсэн ийм сайхан тогтоол гарсан байгаа. Энэний гол юм бол Монгол хүний удмын санг одоо цэвэр ариун байлгах, цус арталтын аюулаас хамгаалах гэсэн юм өгнүүд байдаг. Тэгэхээр удмын сан гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр удмын сан гэдэг бол одоо ингээд насан туршсан эмэгтэй хүн жишээлбэл бие гүйцээд тэгээд за нэг 20 хүүхэд гаргах, амьдралынхаа хугацаанд 20 хүүхэд гаргах чадвартай гэж бодъё л доо. Тэгэхэд тэр хүн 3 хүүхэд гаргасан бол үндсэндээ нэг 10% л ашигласан гэсэн өөрийнхөө 3 хүүхэд гэдэг нь 3 өөр цаг хугацаанд одоо бүрэлдэж хүн болж байгаа учраас 3 өөр хүн. Нэг үрэхэд тухайн цаг үед боловсрсан эр үлгээс өндгийн эс хоёрын хоршил бол дандаа шинэлэг хоршлууд байна. Энээс үүдэлтэйгээр бол ах トゥ нар бол хоорондоо ийм өөр гардаг байна. Хүүсээрч тодорхой одоо шин тэмдгүүдээрээ бол өөр байдаг байна. За тэгэхээр энэ бол удмын санд оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж болно. Удмын санд цэвэр ариун байх гол одоо түлхүүр суурь нь бол ерөөсөө л эрүүл зөв амьдарч тэгээ айл болохоор ижил одоо ургийн хүмүүс хоорондоо суухгүй, гэр бүл болохгүй, тэгээд өөр хүүхэд гаргахгүй ингэж явах нь бас зөвтэй юм байгаа юм. Тэр утгаараа энэ удмын санг цэвэр хадгалах гэдэг нь энэ дээр яалтчгүй суурилж байгаа. Тэгэхээр угийн бичгийг хөтлөх нь бол маш чухал ийм зүйл байгаа юм. Ер нь бол угийн бичиг бол өөрөө олон шинжлэх ухааны уулзвар дээр байдгийн байна. За түүх соёл, за тэгээд одоо ангаах ухаан орж ирж байгаа сүүлийн үед генетик удамшил судлал орж ирж байна. За тэгээд бид нар угийн бичгээ бас одоо орчин үеийн мэдээллийн технологиг ашиглаад одоо аль болохоор хялбар аргаар бас бүглэж үр хүүхдүүдэд өвлүүлэх болох тийм боломж гарч ирж байна. За тэгээ хувь хүнээс өөрөөс нь маш их одоо эрэл хайгуул хийх, өөрт байгаа архивын материалаас өксүүлээд за тэгээд олдохгүй байгаа материалыг одоо хүн амын тооллого, усад одоо мэдээллийн сан хадгалагдаж байгаа байгууллагатай хамтарч ажиллаж бас олох ийм зүйлүүд байна. За тэгээд нэгд одоо түүхийг гаргацсан хүн бол угийн бичгийн түүхийг гаргацсан хүн бол энэ дээрээ суурлаад сайхан угийн одоо зураглалаа гаргаж болж байна тийм. Угийн зураглал ихээр нэр томьёо, тэмдэглэгээнүүдийг ашиглаад байна. Жишээлбэл эрэгтэй үнийг дөрвөлжингээр ч юм уу, эмэгтэй үнийг бөөрөн хийгээр, за аливаа нэг магадгүй одоо удамшлын тухайн гэр бүлд яваад байгаа удамшлын өвчний өвлөө авцсан үнийг жишээлбэл дунд нь нэг цэг тавьдаг ч байдаг юм уу тий гэх мэтээр тэмдэглэдэг. За ийм тэмдэглэгээнүүдийг ашиглаад бол генетик одоо модыг гаргаж болж байна. Хүн бол эцэг эхээсээ 50% одоо ижил генетик удамшлын материалыг авах нь тийм ээ. Өвөө эмээтэйг ижилхэн удамшлын мэдээллийг 25% агуулдаг байх. Нэг өөрөөр хэлэхэд тухайн хөтлөгч хүний аав ээжээсээ 50%, аав ээж хоёрынх нь аав ээж хоёр буюу тэр хүний өвөө эмээгээ 4 хүн байгаа шүү дээ. Энэ 4 хүний одоо удамшлын мэдээлэл 25% тэр хөтлөгч хүнд нь байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр элэнцийн төвшөнд болохоор нийт 8 өвөө эмээгийн одоо 12.5% ижил генетик удамшлын мэдээлэл байдаг бол 4-р үеийн хуланцын төвшөнд жишээлбэл 16 одоо 8 өвгөд 8 эмэгдтэй ижил генетик удамшлын мэдээлэл 600-ны одоо 25% байх жишээ нь. Тэгэхээр нэг өөр хэлэхэд тухайн хүн болвол ингээд өвөг дэдстэй үе үеэрээ яах нь ижилхэн
генетик удамшлын мэдээлэлтэй гэсэн. Хоорондоо 600-ны 25%-аар ижлэхэн генетик материалтай одоо жишээлбэл ах дүү нар бол хоорондоо суулаа гэж бодоход бол нөгөө тэр магадлалаар илүү өндөр хуваар нөгөө өвчин илэрх магадлал ихсээд байгаа байхгүй юу. Тэд нар чинь хоорондоо ижлэхэн төстэй одоо бүтцтэй л гэсэн үг байхгүй. Тухайн ген дээр магадгүй ижлэхэн яг өвчтэй байна гэсэн үг. Тэр утгаараа нөгөө илэрх магадлал нь 625-аар ихсэж байгаа юм. Явсаар агаад 9 дэх үе дээрээ бол генетик одоо удамшлын мэдээлэл нь ижил байх хувь 0-оор нэг үрлэг бараг байхгүй болж байгаа гэсэн. 0.1 гэдэг чинь бараг байхгүй. Генетикийн шинжилгээ ухаан бол энэ цус ойртолтын түвшний жишээлбэл 0-аас 1-ийн хооронд үздэг. За 0.1 гентер гэдэг бол жоохон өндөр тоонд ордог. Тэмдэглэгээнүүдээ ашиглаад аль болохоор өөрөө нөгөө мэддэг чинээгээрээ л дээшээгээ энэ өвөг дээдсийнхаа мэдээллийг оруулаад тэгтээ заавал эцэг болоод их хоёр талаа мэдээлэл мэддэг чинээгээрээ хоёуланг нь авч яваад тэгээд дараа нь энэ зураглалаа одоо гаргаад одоо үгийн бичгээ нэг үгээр хэлэхэд гүйцэжлээ чадах чинээгээрээ гүйцэжлээ гэж үзэх юм бол хүн бол одоо өөр хүүхдүүдтэй өвлүүлэх ийм ажил үлдэж байна. За тэгээ угийн бишгт бол ганцхан үг дээдсийн мэдээлэл ордгоо. За авах таал, нагц таал, за тэгээд өөрөөсөө доош үеүдээ бичин одоо байж байгаа үеүдээ энэ төр бүгдийг нь оруулна. Тэгээ бодохоор энэ бол нэг юм комплекс юм гэр бүлийн түүх болж үлдэж байгаа юм. Угийн бичгийн одоо хөтлөх ач холбогдол бол маш өндөр байгаа юм. Угийн бичгээ ерөнхийдөө хөтөлсөн хүмүүсийг ингээ хараад ахаар нэг дээшээ дөрөв хуланц хүртлээ явсан байгаа. За тэгээд тухайн хүн өөрөө нэг доошоогоо одоо юу гэдгийг ачтай зэтэй ийм хүн байх юм бол доошоогоо 2 явцсан гэж бодох юм бол нэлээ их мэдээлэл үлдээж байгаа гэсэн үг. Хүүхдийн хувьд бол дээшээгээ 5 үе мэдчихнэ шүү дээ. За ач зээнэр нь болохоор бүр 6 үе мэднэ гэсэн үг. Дээрээс нь цус ойртолтын түвшин хамгийн их байгаа хаянцрууд, үеинцрүүдтэйгээ танилцаж авах бас юм боломж гарна. Ингэснээрээ бол хоорондоо суух магадлал багасах гэсэн ийм бас ач холбогдол байгаа. Цус ойртолтын аюулаас одоо өөрсдийгөө хамгаалж чадна гэсэн үг. За тэгээд ашиглалт бол нэлээд өндөр болчиход энэ сүүлийн үед одоо залуучууд бол гэр бүл болохоос өмнө одоо өөрийнхөө бас удамд одоо байгаад байгаа зүрх судасны ч юм уу сахарын ч гэдэг юм уу эсвэл одоо холестерол өндөр байх ч гэдэг юм уу иймэрхүү төрлийн өвчнүүдэд одоо бас анзаараад тэгээд бас ийм төстэй маягийн ийм өвчтөе хүмүүстэйс бол үр хүүхэд нь бас одоо өвчин эмэгтэй гарах магадлал өндөр байна гэдэг бас хараад байна л да одоогийн залуучууд бол. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт бол энэ угийн бичиг ялангуяа энэ генетик модыг ашиглах маш ач холбогдолтой. За тэгэхээр угийн бичгтэр бол энэ эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг бас нэлээд оруулж өгмөр юм байгаа. Тэгээд миний хувьд бол ийм өөрөө бэлэн бөгөлдөг ийм угийн бичгийн номыг бол гаргаад 10 жил болж байна. Нийт нэг 6,000 гаруй хүмүүс энэ номыг бүглээ явж байгаа. Тэгээд энэ номондоо зориуд бол эрүүл мэндийн одоо хэсэг гэж үлдээдэг. Тэгээд тухайн гэр бүлд тэр аав ээж талд нь одоо тохиолдод байгаа хавдруудыг тэмдэглүүлдэг. За хавдрын буус маягийн хүнд өвчнүүдийг тэмдэглүүлдэг юм байж байгаа. Тэгээ ямар нэгэн байдлаар тухайн гэр бүлд хэн нэгэн хүн асуудалд үүслээ гэхэд эмнэлэгт очиход эмч бол асуудаг. Танай гэр бүл энэ өвчин бас одоо аав ээж ч юм уу ойрын хамаатан чинь тусч исэн юм байна уу гэж асуудаг. Тэгэхэд бол энийгээ мэдээлэлээ мэдснээр тэр хүний эмчилгээ одоо эсвэл дараа үедээ бас өрсөн сэргийлэх юм бүрэн юм сайхан боломжийг бол олгож байгаа маа. Аливаа нэг айлд шинээр одоо хүргэн биер орж ирж байгаа үед бас хоёр талын аав ээж ах дүү нар сайхан танилцах үедээ бас нутаг усаа танилцахаас гадна угийн бичгийнхаа талаар харилцсан санал солилцоо тэгээд хамаатан садан одоо ураг төрлийн холбоогүй гэж үзсэн тохиолдолд бас дараагийнхаа ажлыг төлөвлөхөд бас их сайхан ийм зүйлүүд байгаа шүү. Тэгэхээр маш олон талын одоо ач холбогдолтой. Тэгээд нэгэнд одоо бид одоо бичиг үсэг тайлгцсан ийм үед амьдарч байгаагийн хэрэг юу лээ? Компьютерийн шинжилгээ ухаан хөгжсөн байна. Тэгэхээр ингээд хялбар маягаар цаг хэмнээд ингээд угийн бичгээ маш хурдан хугацаанд одоо бичээд гаргаад авах хойж үедээ өвлүүлэх юм боломж байна. Ер нь сүүлийн үед хүмүүс ураг удмынхаа бичгийг одоо маш их хөтөлж тэр бэтгэл ургийн баяр хийх нь бол маш элбэг болсон. За яагаад ингэж нэг бол монголчууд бол маш эртнээс өөрөө ураг удмын уламжлалтай байсан. Монголын ус давчаач зохиол бол ерөөсөө Чингисийн дээд үе болон доод үеийн бүх ургууд байдаг тийм ээ. Бацаагааны хуу хорчаар мэргэний хуучин буурлал ингээ ургийн бичиг. Монголын эртний сурвалжууд бол одоо өөхтөөхөө мэдэхгүй л ойд төрсэн сармагчин лугу айдал ураг удмаа мэдэхгүй л оюугаар хийсэн луу айдгээд маш эртний уламжлалтай учраас монголчууд тэр уламжлалаараа өнөөдөр
ураг удмаа маш их хөдөлдөг болсон. Хүн гэдэг бол нэг иргэнээс нор цэцгнээс дэлбэрээгүй ямар нэгэн их эцгээс төрсэн учраас заавал өөрөө өвгдөөц ураг удамтай байгаа. Энийг олно гэдэг бол маш их олон зүйлд хэрэгтэй. Яг гэвэл одоо өөрийнхөө өөх түүхээр бахархах ураг удмаа таньж мэдэх дээрэс нь нэг ургийнхаа хоорондоо гэрлэхгүй байх гэдэг нь хамгийн том асуудал гэсэн үг. Тийм болохоор өнөөдөр өөрийнхөө ураг удмыг зөв хөдлөнө гэдэг бол зөв хөдлөхийн гол үндэс нь бол Монгол улсын үндэсний төв архивт байгаа тооллогын баримтууд бол өөрийнхөө ургийг зөв хөтлөх. Жишээлбэл Монгол улсын бүх гошуудын 1922, 23, 25, 27, 29, 33, 44 оны бидний өвгдөөцийн тоо бүртгэл байдаг. Энэ тоо бүртгэлээс өөрийнхөө эцгийн тал, эхийн талыг хэн болох вэ гэдгийг маш нарийн мэдэж болно. Тухайлах юм бол одоо өнөөдөр жишээлбэл Өвөр хангаан аймгийн гэгч одоо Өвөр хангаан аймагч 18 сумтай. Тэгэх юм бол хуучин ардын засгийн үед болон манжийн үед бол 5 гушуу байсан. Энэ 5 гушууны тоолго нь бол үндэсний төв архивд байдаг. Эндээс өөрийнхөө өвгдөөцийг зөв олоод ураг удмаа зөв гаргана гэсэн үг. Өнөөдөр архивын баримтны зэрэгцээ нутаг орныхаа өндөр настай хүмүүсийг байгаа дээр нь уулзвал нэгдүгээрт архивын баримтнаас одоо зөв олно. Хоёрдугаарт архивын баримтан дээр байгаа материалыг нутгийн одоо хөгжчүүлэг байгаа дээр нь уулзаж тэр энэ хэмбэ тэр нь хэмбэ гэдгийг тодруулах нь маш чухалтай. Тийм учраас одоо 100 өдөө гадаа нутаг орон явахдаа өөрийнхөө нутаг орны ахмад настай улсуудтай уулзаж аман яриа архивын баримт хоёрыг нэгтгэхэд өөрийнхөө одоо ах дүү нартай уулзах юм бол ургийн бичгч нь зөв болоод түүнээс цааш одоо үр хөвгтүүд чи үргэлжлүүлээд явна. Тийм учраас одоо аман яриа архивын баримтыг их чухалтад үзэх хэрэгтэй. Тэгээ ер нь өнөөдөр орохгүй маргааш гэж байхгүй. Маргааш гэх юм бол тэгээ энэ цаг хугацаа алдах учраас ургийн бичгээ одоо маш сайн гүтгэх хэрэгтэй. Энэ бол маш олон гал голомтой өвгдөөцөө хайрлах зүгээр нэг ургийн бичих гэдэг бол хэдэн хүний нэр юм шиг болов энэ цаанаа бол одоо сургууль хүмүүжүүлэхийн өвгдөөцөөрөө бахархахын маш их ач холбогдолтой гэдгийг санаж өөр хөвгтөө үлдээх нь чухалтай.